Зя хэлсэн өнөөдөр 8 сарын 24. Тэгээд энэ удаагийн вебинарыг хэдүүлээ. Jackson Hall-ын талаар ярилцээ. Тэгээд сүүлийн яг маркетер ер нь бол хоёр явсан correction-ыг хоёулангийн мүлжүүртэй болон дээр бид нар амжилттай таамагласан. Тэгээд нэг сайн дэч биш. Яг сүүлийн 2 жил би яг макро судлаад ингээд хувьцаа энэ арилжаад айгүйх угаасаа алдаа айгүйх гаргасан л та. Тэгээд тэр алдаануудаас бас суралцаад ямар ч байсан нэг ойр зүрийн юмнууд айгүй сайн таамагладаг болоод байгаа болоо гэж хувьдаас бодоод бас гордоод байгаа. Тэгээд ямар ч хэлсэн сүүлийн 2 уналтыг бол айгүй сайн таамагласан. Олон төрлийн арилжаануудыг санд болгосон дотор бид нэр SPY, put spread, дээрэс нь өнгөрсөн 5 дахь хугацаанд дуусах QQQ-гийн буюу Nasdaq-ийн 570 байсан баха тий. Юутай strike option энэ санд болгосон. Тэгээд тэр option-ууд бүр яг маркет нэлээд унсан шүү дээ 3 дахь төлөө 4 дахь унахад барьж исэн бол 10x энэ хийх боломжтой юмртай арилжаанууд бол болсон. Миний хувьд бол би өөрөө 2x хийгээд төрүүлээд жоохон тавтаргуудад гарцсан. Гэхдээ ямар ч байсан уналтаар алдагдлаа ямар нэгэн байдлаар кушндэд тэг ямар ч байсан маркет сэрхээс өмнө бүтүүдээ бүгдэрийн зараад гарсан ямар ч байсан иймэрдүү амжилттай бид нэр байгаа мүлжүүртэй болон тэр тэгээд хэд хэдэн арилжаануудыг бид нэр амжилттай хийсэн дотор юу байсан бэхээр United Health байсан. Тэгээд дээрэс нь Eli Lilly яа. Тэгээд Eli Lilly United Health 2 дээр үргэлжлүүлэн ер нь бол нэлээд болж байгаа. Тэгээд мүлжүүртэй болон дээр бидний өгсөн саналууд бол айгүй амжилттай бас хөөрхөн явсан байгаа. Тэгээд Ethereum өссөнтэй холбоотойгоор бид нэр Tomlin-ийн гаргасан Bitminer гэдэг компани хувьцааг BMNR гэдэг тикертэй хаа тэрийг бид нар аваад бас санд болгосон. Сүүлд $30 руу унахад бид нараас бас энэ дээрээс нэмэлт тохиромжтой гэдэг жийсэн тэндээс ямар ч ийсэн 2x хийгээд 100% ашигтай байх хэвээр тэр үед ерөнхийдөө хэлэхэд авсан бол гих мэтлийн иймэртэй арилжаануудыг бол хийсэн байгаа. Тэгээд өнгөрсөн арилжаануудаас зүгээр хальт дуртаад. Окей, тэгээд Jackson Hole-той холбоотой яриан дээр мүлжүүртэй болон дээр бид нар юу гэж үзчихсэн бэ гэхээр market Jackson Hole болохын өмнө ерөнхийдөө Jackson Hole-оос болоод унж магадгүй гэж маркет хаширлаад маркет унж магадгүй. Тэрнээс бусдаар Паулийн юу гэж ярьсан нь бол нэг чухал биш. Паулыг юу гэж хийснээс үл хамааран ерөнхийдөө бол маркет өсөх баха гэдэг ийм таамгийг бол гаргасан. Тэгээ зүг байж таарсан. Паулийн хувьд бол мэдээж яг хурж ирэнгүүтээ бид нарт бодлогын хүүг өсгөн энэ төр гэдээ ярьсан бол магадгүй маркет унах байсан баг. Гэхдээ тим яриа бол угаасаа хийх магадлал маш бага байсан. Ягаад гэхээр инфляц бага байгаа. Дээрээс нь сүүлд ажилгүйдэлтэй ажлын байртай холбоотой датанууд маань нэлээд ерөнхийдөө бол софт гарсантай холбоотойгоор л Төв банк бол бодлогын хөв бууруулах магадлал бол угаасаа өндөр болцсон. Тэгээ Төв банк бол ихэвчлэн угаасаа маркетинг хүлээлтээр нь бол байдаг маркетинг хүлээлтээс тэгтлээ их зөрдгүү гэдгийг бол манайхан бас ажиллах хэрэгтэй. Тэгээд энэ жил бол 2 удаагийн ямар ч хэсэн бодлогын хөв бууруулах 2-3 удаагийн бууруулах юм хүлээлттэй байгаа хэ. Тэгтээ сүүлд нөгөө 5 дахь Паулийн ярианы дараа хүлээлт нэлээд бас өөрчлөгдсөн баг. Тэгээ ямар ч хэсэн за бодлогын хөв буурж эхлэх нь. Тэгэхээр эдийн засгт ямар нөлөө бий болох вэ гэхээр зээлийн хүүгээс хүүнд одоо мэдрэмтгий буюу тий одоо rate sensitive гэж англиар яриад байгаа байхгүй. Зээлийн хүү буурснаас болоод бизнест нь эерэг нөлөө үзүүлж болох үз. Одоо хамгийн энгийнээр ярих юм бол үйлдвэрлэл хөрөнгөтэй холбоотой иймэрдүү бизнесүүд бол энэс болоод өсөх боломжтой. Тэгээд хамгийн энгийн одоо жишээ нь хувьцааг ярих юм бол одоо чинь Home Depot гэж болох байхгүй. Хүмүүс юу гэхээр байшинтай холбоотой жишээ нь юу гэдэг нь том прожектуудаа эхлэхийг бодлогын хөв буурахыг хүлээгээд байсан бол бодлогын хөв буурсны дараа эхэлснээр магадгүй Home Depot-ийн хувьцаа өснө ч гэдэг юм уу те. Angie Lead гэж шинэ компани гэдэг Америкт чинь барилгын ажил энэ төр хийдэг, иймэрдүү төрлийн бизнес хийдэг усуд байх юм бол нөгөө лид худалдаж авдаг байхгүй. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр чи одоо жишээ нь будаг хийдэг хүн байлаа гэж бодъё л да. Тэгээ мэдээж будаг хийдэг хүн чинь нөгөө будаг хийх ажлаа олж мөнгө олно доо. Тэгээд хаамаагүй одоо чи юу гэдэг брошюр тараагаад одоо жишээ нь хүн олно гэдэг цаг үе бол өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр окей, будаг хийл гэж магадгүй 5 хүнний дугаар байна тий. Тэгээд энэ хүмүүс рүү чи өөрөө залгаад юугаа тохироод, рейтэд тохироод энэ ажлыг хий гэдэг одоо чинь нэг юм бизнес байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө төргөө залгаад ажиллаа аваад тэгээд мөнгө олдог мэдээж лид бол нэг ойролцоогоор $100-аар $50 худалдаж авдаг иймэрдүү бизнесүүд байдаг. Бүх төрлийн бизнесүүд лидтэй.
дата зардаг бизнесүүд хүртэл лид худалдаж авдаг. Эрүүл мэндийн дата худалдаж авч магадгүй хүмүүсийн жагсаалт энэ байна гэдэг. Тэгээ одоо юу гэдэг тийм $1000 өглөө гэж бодох юм бол нэг хэдэн үний лист 20 үний лист авлаа гэж бодох юм бол нөгөө 20 үн рүү залгаад окей таны дугаар бид нэр ингэж авсан юм а та эрүүл мэндийн дата сонирхож байна уу ч гэдэг юм уу тийм. Гэх мэтлийн иймэрдүү лид зардаг бизнесүүд ч гэсэн өсөх боломжтой. Гэх мэтлийн иймэрдүү арилжааны хөлбруудыг бол боловсруулж болж байгаа. Тэгээд мөлжөртэй болноор бид нэр reverse mortgage буюу үйл хөдлөх хөрөнгө дээрээ бий болгосон equity-гээ ерөнхийдөө бол ашиглаад амьдралдаа зарцуулж олдог хөгшин хүмүүсийн хөвчлэн хэрэгэлдэг ийм механизм дээр механизмыг ерөнхийдөө бол гаргадаг энэ санхүүгийн компанид чинь бид нар буулгаж байгаа гэх мэтлэн арилжааны саналуудыг бол бид нар мөлжөртэй болон дээр оруулсан байгаа. Окей. Орос Украин хоёрын дайныг мэдээж зогсоох гэж нэлээд оролдож байгаа. Тэгээд Зеленскигийн хувьд бол бас л нэг эсэргүүцэл үзүүлээд байгаа болтой мэдээлүүд бас гарч ирлээ. Тэгээд яг хуу хамгийн энгийн ажилт нь юу гэхээр Зеленскигийн дайныг зогсоох айгуу сонирхол багтаа. Тэгээд магадгүй Зеленскиийн дайн дуусах юм бол Зеленский баг Украинд байж чадахгүй, амьдарч чадахгүй, тэндээ удаан байх юм бол баг алгуулгач магадaltaй авах гэж би бол хувьдаа бодоод байгаа. Яг л энэ олон залуучуудыг айл хэдийн махны машин шиг юм руу оруулаад бүгдийг нь алдсан те. Зүгээр ээж тэгээ цуг гудамжинд явж исэн хүүхдийг ээжийнх нь нүдэн дээр нь хүчээр авч яваа дайн руу авчиад явуулчихж байгаа байхгүй. Гэх мэтлийн иймэрдүү бичлэгүүд бол задарч ирсэн. Тэгээд миний бодлоор бол яг Украин дотор бол Зеленский бол нэр хүнд нэлээд муутай болов гэж би бол бодоод байгаа. За Oak Tree Capital гэдэг Oak Tree-гийн founder Mark Howard баха тэ нэр нь нэлээд одоо алдартай хөрөнгө оруулагч байдаг. Тэгээд энэ бол одоо энэ зах зээл бол нэлээд bubbly байна. Тэ нэлээд хөөсрөлтэй байна. Хөөсрөлтийн эхлэл юм аа энэ гэсэн иймэрдүү утга бүхий яриануудыг бол хийсэн билээ. Миний бодлоор энэ яриа буулш. Ягаад гэвэл хөөсрөлтийн эхлэл юм бол төгсгөлөл биш бол эхлэл дээр нь орох хэрэгтэй шүү дээ. Тэгээд үнэхээр хөөсөрж байгаа юм бол эхлэл дээр нь орж чадах юм бол зөндөө мөнгө хийх боломжтой. Тэгэхээр миний бодлоор бол үнэхээр хөөсөрт эхэлж байгаа бол энэ үнэхээр булш мэдээ. Зах зээл дээр бол заавал хөрөнгө оруулалт хийгээд одоо бол оролцох хэрэгтэй цаг үе гэж миний хувьд бодож байгаа. Канад Трампыг retaliate хийх буюу одоо Трампыг гайлын татвар ногдуулна гингүүт нь хариу үйлдэл үзүүлээд хариу эсэргүүцээд бас гайлын татвар ногдуулна гэж хэлсэн тэрийг боллоо гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд зах зээл дээрээс хийх ажилт маань юу вэ гэхээр яг энэ худалдааны хилцээртэй холбоотой мэдээлүүд маань нэлээд их ирэм мэдээлүүд айгүйх гарч байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол Трампын худалдааны бодлоготой холбоотойгоор зах зээлийг уннаа тий одоо Trade War 2.0 болоод зах зээл уннаа гэж ярьж ирсэн улсууд бол бүгдээрээ буруу ярьж ирсэн гэж миний хувьд бодож байна. Тэгээд сүүлд гарсан S&P 500-ийн компаниудын орлогын тайлан бол 7792% нь буюу нийт компаниудын 78% нь бит хийсэн буюу хүлээлтээс өндөр юм тайлан гаргасан гэдэг ийм үзүүлэлт гарсан. Тэгээд энэ хүү ихэнх компаниуд маань дунджаар 8%-аар ерөнхийдөө бит хийсэн гэдэг мэдээлэлүүд гарсан. Тэгээд эдгээр датуудад маань бүгдээрээ булш мэдээлэлүүд байгаа. Тэгээд Jackson Hole-ийн дараа сүүлийн 27 удаагийн Jackson Hole-ийн мэдээллийн дараа Jackson Hole сүүлийн 20 дулаан удаа жил болгон болоход 25-д нь зах зээл дараад нь унсан гэдэг ийм үзүүлэлт байд юм байна л да. Тэгэхээр сүүл бол яг тавтад Wix 14% унаад зах зээл мэдээж хүчтэй өсөөд бүх asset-ууд бол жиг дайгуу хүчтэй өссөн. Тэгээд энэ хөөсөлтийн дараа бол зах зээл бол унах магадaltaй байдгаа гэдэг ийм олон төрлийн статистикуудыг бол гаргаж ирж илээ. Тэгээд Wix дээр одоо жишээ нь юу гэдэг нь төрөл бүрийн divergence болцсон байна. Тэгээд зөндөө олон шинжээчнэр жишээ нь чартад хуваалцсан юмнууд бас харагдаж илээ. Тэгэхээр юу вэ гэхээр зүгээр тавдахын хүчтэй өсөлтийнхоо зарим ашгийг нэгт хоёр дахоос ерөнхийдөө бол зах зээл маань буцаагаад өгчөж магадгүй. Тэгэхдээ миний бодлоор тэр маань уналтын эхлэл гэхээсээ илүүтэйгээр худалдаж авах боломжууд байна гэж би бол харж байна. Тэгээд мөжөртэй бол ингээд бид 8 сарын 15-ны дараа зах зээл маань жоохон унах магадaltaй гэж бол бид нэлээд эртнээс өрн бол ярьж исэн. Одоогийн байдлаар бол би бол 9 сарын дунд хүртэл бол зах зээл бол өсөх болов. Тэгээд тэрний дараа магадгүй жижигхэн дахиад correction орж ирэх юм магадлал бий болох болоо гэж бодож байна. Тэгээд том зургаар бол мэдээж бид нэр үргэлжлүүлэн бол шүү. Тэгээд Tomlin-ийн сүүлд өгсөн яриаг сонсох юм бол энэ бол бүр том secular bull market буюу олон жил үргэлжлэх юм бол bull market-ийн эхлэлээ энэ гэсэн иймэрдүү бас ярианууд өгсөн байлээ. Тэгээд bull market бол бүр 2035 цаашлаад 2050 он хүртэл үргэлжлэх боломжтой энэ гэсэн иймэрдүү demographic буюу хүн амын одоо өсөлт хүн амын одоо энэ датан дээр тулгуурласан иймэрдүү аргументуудыг бас гаргаж илээ макро шинжээчнэр. Тэгээд тэр бас сонирхолтой юм бас аргументууд байсан. Тэгээд бидний хувьд бол
хөрөнгө оруулалтын нөгөө юу гэдэг. За нэг 6 сар, 2 сар, 3 сараар нь ерөөхдөө хараад хийгээд явж байгаа гэж бодох юм бол заавал 2035 он, 50 он төр гэж бол ярих бол шаардлага бол байхгүй. Гэхдээ бас сонирхолтой яриануудын бол нэг мөн. За өөр чинь болохоор 5 дахьд биш ээ те. New York Stock Exchange дээр байсан нийт хувьцаануудын 90% нь шээ те. Өндөр волумтойгоор өссөн гинэ. Тэгээд иймэрдүү үзүүлэлтүүд маань нэлийн ховор байдаг. Тэгээд ийм үзүүлэлт бол жилийн дараа гэхэд бол энэ бол stock market бол дунджаар бол 23% өсөлт үзүүлсэн байдаг гэж ирж байна. Тэгэхээр одоогийн байгаа ханшнаас 23% өсөлт гэдэг чинь дараа жилийн 8 сар гэхэд stock market 7500 7800 энэ гэсэн левел дээр хурж ирэх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгээд энэ бол маш өндөр тоонууд. Тэгээд энэ бас сонирхолтой статистик юм шиг харагдлаа. Өнгөрсөн 7 хоног гарсан хамгийн чухал мэдээллүүдийн нэг маань юу байсан бэ гэхээр Intel-ийн 10% хувьцааг Америк орн ерөөхдөө өөрөө эзэмшнэ гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд энэ бол voting right буюу governance буюу одоо засаглалд оролцохгүй юм хувьцаа байгаа. Тэгэхээр юу гэхээр Америк орж ирэл Intel-ийн шийдвэр гаргах процессд нь оролцоол одоо ажлаа ингэж хий, хөрөнгө оруулалтаа ингэж хий, иймэрдүү хүмүүсийн одоо жишээ нь юу гэдэг нь те ажилдаа энийг нь хаалч гэдэг юм уу соль гэсэн иймэрдүү засаглах шийдвэрт бол оролцохгүй. Тэгтээ тэргүй өмнө угаасаа грант болгож Intel-д өгч исэн мөнгийг 10% ерөнхийдөө бол $20.42 билүү ханштайгаар Intel-ийн хувьцааг бол ерөнхийдөө бол Америкийн засгийн газар худалдаж авч байна гэсэн санаа болж байгаа байхгүй. Тэгээд яг иймэрдүү төрлийн хилцээрүүдээ бас бусад энэ чипний компаниустай хийх бас сонирхол байгаа гэдэг мэдээлэл бас гарсан байгаа даа. Тэгээд юу гэхээр Байдны засгийн газрын үед хагас дамжуулалтын эзэн зах зээлийг стратегийн чухал одоо industry гэж үзэж байгаа учраас Америкта ерөнхийдөө төвлөрүүлэх, байрлуулах, Америкт энэ үйлдвэрлэлийг хийх гэдэг энэ ашиг сонирхол байсан. Тэгээд энэхүү ашиг сонирхол маань Трампын засгийн газрын үед бол маш хүчтэй улам яг жинхэнэ сериозны хор ерөнхийдөө бол энийг бол хийж авч явж байгаа. Тэгээд үнэгүй зүгээр ямар ч одоо эргүүлж авахгүйгээр зүгээр мөнгө ингэж хандуулж өгөхөөсөө илүүтэйгээр Америк орн эргүүлээд өөртөө юм авах хэрэгтэй, энэс ашиг хүртэх хэрэгтэй гэдэг ийм мэдээж байр суурьтай байгаа. Тэгээд Intel-ийн хувьд 10% Америк авч байгаа. Тэгээд энэ дээр нэг сонирхолтой мэдээлэл нь юу вэ гэхээр Intel-ийн market cap одоогоор ойролцоогоор шүү дээ $100 тэрбум. Яг Intel шиг fabrication хийдэг ийм компанийг одоо эхнээс нь дахиад ингээд шинээр барья гэх юм бол $200 тэрбум ойролцоогоор. Тэгэхээр Америкийн хувьд энэхүү стратегийн чухал компаниг дээрэс нь хагас дамжуулагчийн түүх гэдэг маань өөрөө бараг л ерөөсөө Intel-ийн түүх байгаа байхгүй. Хагас дамжуулагчтай холбоотой би нэг түүхтэй ном уншиж исэн. Тэн дээр бол ерөөсөө Intel бол гайхалтай компани. Яг энэ хагас дамжуулагчтай холбоотой том хувьслуудыг, том нийлүүлүүдийг ерөөсөө Intel дээр хийжсэн ийм компани байгаа байхгүй. Тэгээд энэхүү компанийг авч үлдэх дампууруулахгүй байх сонирхол Америкт бол байгаа гэдгийг эндээс бол ойлгож байна. Тэгэхээр угаасаа шинээр Intel шиг компани бий болоход $200 тэрбум шаарддаг юм бол Intel одоо айл хэдийн $100 тэрбум угаасаа үнэлгээтэй байгаа юм бол $200 хүртэлх тэрбум цаашлаад бүр Intel-ийн market cap тэнцэх хэмжээний зардлыгч гаргаад хамаагүй Intel-ийг амьд байлгаж авч үлдэх нь бол Америкийн ашиг сонирхолд нийцнэ гэсэн санаа байхгүй. За одоогийн байдлаар бол мэдээж яг $6.5 тэрбум Intel-ийн 10% авч ийн гэдэг мэдээлэл гарсан баха. Би тоон дээр гэхдээ ганц хоёр тоон дээр 8 цанаа алдчихж магадгүй. Гэхдээ эндээс нэг юм ойлгох хэрэгтэй юм нь юу вэ гэхээр Америкийн $20 авж байгаа маань нэг төшөө тэ Intel-ийн ерөнхийдөө бол цаашдаа бол шалны ханш болж байна гэсэн. $20 руу дахиж юу нь бол орж ирэхгүй байх магадлал айгүй өндөртэй. Хэрвээ $20 руу орж ирэх юм бол худалдаж авахд маш тохиромжтой ханш гэсэн. Intel-ийн ерөнхийдөө бол book value нь бодсон ч тэр replacement value буюу дахиад Intel шиг компаниг барихад иймэрдүүд одоо чинь $200 тэрбум зардал гарна гэдгийг бодсон ч тэр Intel бол 20-оос дахиад 2 нь ураад одоогийн байдлаар нэг $24-25 ханштай байгаа шүү дээ. Энэ мэдээллийн дараа өссөн. $40 хүртэл ерөнхийдөө бол би Intel-ийг өсгөх боломжтой гэж бол ер нь бол хувьдаа л үзэж байгаа. Тэгээд товчхон ерөнхийдөө бол анализ бол энэ тэрнээс биш одоо Intel будаа болгоод TSMC-г энэ төр ялаад энэ гэсэн юм байхгүй. Гэхдээ бас дахиад нэг хийх ажилт нь юу вэ гэхээр Трамп энэ төргөөр яваад ярилцлага хийгээд Хүантантай уулзаад олон орны ингээ удирдахч одоо ерөнхийлөгч нартай яриад явж байхдаа Трампын гол хийдэг хилцээрүүдийнх нь одоо хилцээрүүдэд ашигладаг одоо борлуулалт хийдэг материал одоо бүтээгдэхүүн тий Трамп бол нэг төрлийн борлуулалтын менежер шиг л ажилладаг байгаа байхгүй. Трампын борлуулдаг гол бүтээгдэхүүнүүд нэг нь юу байдаг вэ гэхээр Америкийн байрлал хийдэг. Тэгвэл нь магадгүй Трамп энэ мэдээллийн дараа
хүмүүстэй уулзаад явахаараа манай Intel-ээс бараа худалдаж аваач. Intel-ээр ажлуудыг хийлгээч. TSMC-гээс биш Intel-ээс иймэрдүү одоо чипнүүдийг хийлгээч гэдэг иймэрдүү хилцээрүүдийг бас хийж иж магадгүй. Дээрэс нь за нэг хагас дамжуулагч одоо жишээ нь зохион бүтээгдэх дизайн гаргадаг компани байлаа гэж бодъё. Тэгэнгүүт захиалгаа жишээ нь TSMC-гээр хийх үү, Intel-ээр хийх үү гэд Samsung-аар хийх үү гэд энэ гурван компани бодож илаа гэж бодъё. Тэнгүүт нь Intel нь дампуурах магадaltaй компани гэж харагдаад байдаг тийм. Яг л санхүүгүүд бол угсаа хэцүү байгаа даа шүү дээ. Тэнгүүд за бид нар энэ компанитай хамтраад ажиллаж байдаг 3 жил юмаа хийж байдаг 3 жилийн дараа 4 жилийн дараа энэ компани чинь алга болчих юм бол хэцүү юм биш үү. За жоохон илүү үнэтэй байсан ч хамаагүй TSMC-гээр хийлгэж гэдэг юм. Иймэрдүү шийдвэрүүдийг гарах байхгүй стратегийн талаасаа. Тэгэнгүүт Америк одоо Intel-ийг дампууруулах сонирхол байхгүй байна гэдэг нь тодорхой болчихгоод тим айдас ядаж байхгүй болчихно гэсэн. Тэгэхээр ирээдүйд бол Intel-ийг жишээ нь шинээр клиентууд олох, шинээр ерөнхийдөө үйлчлүүлэгчдэд олоод шинээр борлуулалтуудаа хийгээд явж байхад ч гэсэн энэхүү сүүлд гарсан мэдээлэл маань бол айгүй тийм чухал дэмжлэг үзүүлэх үйс мэдээлэл болж байна гэж бас харж байна. За хувьцааны үнэлгээ түүхэнд байгаа хамгийн өндөр ханшин дээр ирлээ гэдэг ийм чартыг бас юун дээр zero hedge дээр хуваалцсан байсан. Тэгээд иймэрдүү чартуудыг гаргаж ирээ зах зээл бол хөөсрөлтэй нь одоо унана гэсэн мэдээллүүдийг бол хүмүүс гаргаж байгаа. Миний бодлоор бол энэ төр бол анхаарал хандуулах шаардлага байхгүй. Generation Z буюу одоо бидний дараагийн generation-ийн залуучууд бол маш их одоо Republic намыг буюу Trump-ийн намыг бол дэмждэг юм байна гэдэг мэдээлэл гарсан. Энэ бас сонирхолтой мэдээлэл юм шиг надад санагдлаа. Тэгээд хүмүүс ер нь дараах үеийнхний айгүйхт оромжлох одоо юу гэдэг нь те жоохон молгоо зулгууч гэх юм одоо юу гэдэг нь те тэр юу гэж ярих гэдэг нь хэрэг одоо ийм айгүйх тийм шүүмжилдэг. Одоо чи миний дараагийн үеийнхний чинь дандаа нарийнхан жинс хүмүүсдэг ч гэдэг юм уу дандаа ийм зүйлүүд солонгос байныг дөөрөлж гэдэг юм. Миний бодлоор дараагийн генерашн бол айгүй ухаантай залууч. Монголч тэр энд ч байгаа залуучууд тэр арх уудгүй, тамхи татдаггүй, муу буруу зуршлууд айгүй багтай. Жохон яг харилцааны скил жохон муутай байж магадгүй. Ягаад гэхээр нөгөө гэртээ айгүй цаг хугацаа өнгөрөөдөг, гэртээ компьютер тоглоод суучдаг, хүмүүстэй нэх уулздаг. Тэрнээс бусдаар яг нөгөө оюуны чадамж гэдэг юм уу, иймэрдүү юмыг ойлгох, юмыг харах чадвар бол нэлээд ер нь бол айгүй тийм мундаг залуучууд өсөж байгаа болоо гэж би бол хувьдаа боддог байхгүй. Би тэгээд дүүнрээс хараад бас тэгж ажигладаг айгүй тийм юмд ажигч юм шиг тийм. Манай үеийнхэн болохоор ах нарыгаа дагаад айгүй хайрх ууцсан юм шиг тийм. Монголд яг миний үеийн залуучууд бол надад бол тийг санагддаг. За энэ бол нэг юм сонирхолтой мэдээлэл байлаа. Европын холбоотой мэдээж шинэ хэрэгцээний худлааны хэлцээр төрлөө шинэ юмнууд ерөнхийдөө хийгдлээ энэ гэсэн иймэрдүү мэдээлэлүүд гарсан. Эдгээр бол яг нэг тийм сонирхолтой мэдээлэлүүд биш болоод байлаа хэлсэн. Юу гэхээр Трамп бол Америкийн эрх ашиг бол хамгаалж байгаа мундаг ажил хийж байгаа гэдгийг ойлгоход болоод тэгээ Трампт итгээд ерөнхийдөө бол энэ юмнууд төр бол тэгэж нэг сүртэй одоо юу гэдэг нь зарим нэг шинжээч нар шиг сенсац тариад авах шаардлага байхгүй болно одоо санагдаж байгаа. За Tesla дээр айгу би mixed feelingтэй одоо жишээ нь Трамптай муудалцаад эхлэнгүүт нь би Elon-ыг жоохон ёйтой очих юм байна да. Инээсээ болоод ерөнхийдөө бол энэ компани одоо сайн удирдах авч явах уур чадварт нь ер нь нөлөөлж байгаа болов энэ хүн ерөн сэтгэл зүйн хувьд ер нь хэрэг юм болоо энэ гэдэг иймэрдүү бас асуултуудаас төрж исэн. Тэгээ сүүлийн үед бол яг одоо ингээл аккаунтн дээр баахан тийм анимены охин шеэрлэл янз бүрийн бараг л орчин үеийн бараг юм порноны платформыг одоо хиймэл оюухан дээр үнэлж бий болох гээд байгаа юм шиг нэг иймэрдүү юмнуудаа шеэрлээд идэв. Нөгөө талдаа сүүл JD Vance-тай уцаар ярьсан. Тэгээ JD-г ерөнхийдөө бол Vice President болоход нь бол дэмжин өөр ингэсэн шинэ нам бий болохгүй гэдэг энэ хүн мэдээлэл гаргаснараа Elon эргээд энэ хүү одоогийн байгаа засгийн газрын administrationтэй сайн харилцаатай боллоо гэдэг иймэрдүү мэдээлэл маань айгу булш байх гэдэг. Тэгээ дээрэс нь сая айгу олон төрлийн moving average-ууд бүгдээрээ нэг газар уулзаал тэгэл энэ stock man ерөнхийдөө бол нэг өсгöd байгаа юм шиг унахад байгаа юм шиг иймэрдүү байдал дээр байж байгаа тавтад нэлээд хүчтэй өссөн. Тэгээ эндээс магадгүй би Tesla дээр уулна унал тайгаадсан байхгүй. Магадгүй миний бодлоор маш их юм bearish мэдээ байснаас үл хамааран сүүлд гарсан датанууд муу байснаас үл хамааран ашиг нэлээд бууралцтай байгаа цахилгаан машин дээр өгж байгаа кредит байхгүй болж байгаагаас үл хамааран магадгүй Tesla ингэж хүчтэй байгаагаараа цаашдаа ер нь өсөх юм байна гэдэг ийм бодол бас төрж эхэлж байна. Тэгээд магадгүй би дараа 7 хоногс Tesla-гийн хувьцаас худалдаж авч магадгүй энэ дээрээс опшн арилж хийж магадгүй юм бас бодолтой байгаа. Тэгээд 3 дахьд Nvidia-гийн earnings байгаа. Энэ мэн мэдээж зах зээл дээр чухал мэдээ болно. Тэгээд 5 дахьд бас Alibaba-гийн бас earning байгаа маань. Тэгээд Alibaba маань бас чухал moving average-ийн дээр гарцсан. Тэгээд бид нэр дөнгөж гараад 3 сард $140-150 хүртэл өсөж ирсэн. Энэ өсөлтийг бид нар мүлжүүртэй болно маш амжилттай харилцаад. Тэгээд энэ бараг л ер нь бол оргил дээр нь гараад дээрээс нь 4 сар гарсан болсон энэ том уналтыг бид нар бас барьж аваад энэ дээр айгу сайн арилжаануудыг бол хийжсэн. Тэрний дараа би Бабаг үргэлжлүүлэн унаад бараг 100 энэ төр унаа 100-аас доош дахиад орох юм болов уу гэд нэлээд олон удаа пут авч үзсэн бүгдээрээ амжилттай болсон. Тэгээд
Одоо харин эргээгээд бодоход биш үү. Надад байгаа нэг одоо bold гэж хэлж болох үед том таамаг маань юу вэ гэхээр шүү дээ. Хятад ШЖП-ийг солино. ШЖП-ийг солиод дараагийн хятадын одоо коммунист намын удирдагчтай Америкийн солирч хятадын ерөнхийлөгч таваарш гарч ирэхдээ тэр ямар хүн гарах вэ гэхээр шүү дээ. Америктэй харилцаа сайтай байх сонирхолтой ийм хүн гарч ирнэ. Миний бодлоор яг медиагаар ярихгүй байгаа ч гэсэн Ши Жинпин хятадтай холбоотой харилцаан дээр гаргасан одоо дипломатын хүү алдаанууд гаргасан энэ хүү харилцааны алдаанууд одоо чинь юу гэдэг те Тайваныг бидний эзлэн бодоо олгоно гээл те Америк руу энэ тагнуулын бөмбөрцөг энэ төр явуулж мавуулаад тэгэл хүмүүсээр ингээл хар тамхи оруулаад иймэрдүү үйлдэлүүд нь Америкийг ерөнхийдөө бол хятадтай нийлэн дайсагнахад хүргэсэн. Тэгээд энэ хүү харилцааг нийлэн дордуулсан ийм жилүүд байгаа байхгүй сүүлийн хэдэн жилүүд ингээ хятадын үйлдэлүүдийг харах юм бол тэгээ миний бодлоор хятадд болж байгаа дотоодын асуудал сүүлд бол хятадын том Шичуан нөгөө халуун ногоогоор алдартай нэг хятадын хот үүдэн штэ. Тэнд айгу том юм бослого болсон юм байна. Яасан гэдгсэн чинь 10 жилийн жоох охиныг хувцсын тайлж нүцгэлж байгаад ингээд 2-3 цаг авчиад ингээд ангийнх нь хүүхдүүд зодтон заяа. Тэгээд тэр зодсон хүүхдүүд нь юу вэ гэхээр хятадын одоо CCP том намын өндөр албан тушаалтай нөхдүүдийн хүүхдүүд юм байна л та. Тэгээд тэр ангийнх нь охин нь болохоор хөөрхий ээж нь сохор. Тэгээд аав нь болохоор бас тахир дутууч гэлөө хөөрхий юм жоохон ядарч яваа айлын хүүхдэл юм байна л та. Тэгээд тэр хүүхдийг дээрлэгсэн тэр ингээд мэдээл бичлэг нь бүр ингээд интернет тэр хүүхдүүд нь өөрсдөө өнгөрөөд ингээд тэрийг бүр гайхуулахад тавьсан албаар. Тэгээд тэрнтэй холбоотойгоор ерөнхийдөө CCP-г буулгаж аваад CGP-ийг зайлуул майлуул гэсэн ийм бүр хүчтэй юм бол бослого явсан юм байна. Тэгээд хятадд бол юу гэж ярьдаг вэ гэхээр бослого Сичуанаар эхлээ Сичуанаар дуустдаг гэдэг бүр хятадуудын өөрсдийнх нь хоорондын ярьдаг тийм яриануд байдаг гинэ. Түүхэнд ингээ харах юм бол Сичуаныхан бол айгу тийм халуун цустай айгу тийм хүчтэй бодолтой хүмүүс байдаг. Тэгээд ер нь бол хятад үнэхээр асуудлууд том болох юм бол ер нь Сичуанаас эхэлдэг энэ гэдэг. Иймэрд бас яриануд байдаг. Тэгээд би болохоор энүүгээрээ юу ярих гээд байгаа гэхээр хятадын хүн амын уналд эдийн засгийн энэ хүү асуудал дотоодын энэ хүү одоо зөрчилдөөн гэдэг юм уу иймэрдүү асуудлууд маань хятадын дараагийн ер нь бол одоо хятадын яг бодлого талаас нь харах юм бол коммунист намын хамгийн чухал асуудал болоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө юун Америктай муудалцах, юун тэр Тайваныг эзэлж авах те энэ дотоодын асуудал дээр илүү анхаарах шаардлагатай учраас Америктай харилцаа сайтай байгаад гадаад ерөнхийдөө бол одоо ертөнцид гадны орнуудтай одоо мөргөлдөөл янз бүрийн тийм дайн хийх гээд байгаа юм шиг иймэрдүү хурцмал байдал үүсгэж байх шаардлага бол хятадын хувьд бол байхгүй гэдэг ийм надад бол тгий санагдаад байна. Би тэгтээ бол энийг шал худлаа юм буруу юм ярьж мас магадгүй. Тэгээд миний таамаг бол юу вэ гэхээр ШЖП нь бол хятадтай Америктай бол одоо юу гэдэг дипломат харилцааг одоо буруу хийсэн дэр бол нэлээд шүүмжлэл хүртэх бах. Тэгээд энээсээ болоод ШЖП солигдох бах. Тэгээд дараагийн хятадын ерөнхийлөгч бол магадгүй Америкт ээлтэй хүн болох бах. Тэгээд энэ маань магадгүй хятад хувьцаанаас тэр буулж мэдээ байж магадгүй гэдэг нэг юм бодлоо. Хоёрт хятад хүн амын хомсдолтой байгаа юм бол хүн амын хомсдлыг ерөнхийдөө бол одоо жишээ нь хамгийн сайнаар даван туулахын тулд хятадын хийх ёстой зүйл маань ерөөсөө юу вэ гэхээр технологийн шийдлийг сайжруулах. Тийм учраас хятадын технологийн компаниуд магадгүй урт хугацаанд буулж байж магадгүй. Тэрэн дээр дахиад Alibaba орж ирж байгаа байхгүй. Дахиад нөгөөх нь юу вэ гэхээр дэлхийд ерөнхийдөө бол хиймэл оюухантай холбоотой энэ хүү хувьсэлтээр хоёр орн л хооронд өрсөлдөж байгаа. Хоёр орн маань юу вэ гэхээр Америк тэгээд нөгөөт нь хятад. Мэдээж бид нэр Америкт хиймэл оюухантай холбоотой компаниуд ингэж худалдаж аваад Google AMD гэх юм иймэрхүү компаниудыг бол худалдаж аваад энэ дээр тоглолт хийгээд явж байгаа. Нөгөө талдаа хятадаас магадгүй мундаг инновацууд, DeepSeek шиг инновацууд гарч магадгүй учраас хятад хувьцаа бас байх нь бас чухал юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа магадгүй бас баба худалдаж, эргэж худалдаж авах тохиромжтой мөч байж магадгүй. Би яг одоогоор бүрдэн чийдэггүй гэхдээ өнөөдөр бичлэг хийх гээд ерөнхийдөө бэлтэж явах тэр нь бол иймэрдүү бодоод бас төрсэн байна. Майкл Кау нэг ийм юм ширсэн байгаа. За нийт одоо ингээд Трампын гайлын татвараас оруулж болох мөнгө, дээрээс Medicare, Social Security-гаас ингээд зардлуудыг бууруулсан иймэрдүү ингээд тоонуудыг бүгдээр ингээд нэмэх юм бол 1.4 тэрбум доллар тэрлион шүү, тэрбум ч биш. Тэрлион доллар болох боломжтой байснаа тэгсээрээ төсвийн алдагдлыг ерөнхийдөө бол Трамп энэ удаагийн 4 жилийн ерөнхийлөгчийн хугацаанд term дээрээ дуусгахаас өмнө ерөнхийдөө бол байхгүй төсвийн алдагдлыг байхгүй болох юм боломж бол байгаа. Энийг бол хүмүүсээс олж харж чадахгүй. Бүгдээрээ Трамп руу дайраад байна гэдэг ийм аргументыг бол гаргасан. Тэгээд энэ бас сонирхолтой яриасан байгаа. Тэгээд хүмүүс ингээд төсвийн алдагдлыг их болоод ингээд явчаар хизээч энийг ингээд засч болдгоо юм шиг Америк энийг хизээч засч чадахгүй юм шиг ингээд шинжээс нарыг яриад байгаа байхгүй. Тэгээд
nobody stops this train гэдэг бол Лин Олдон байнгын тэрийг шеэрлээл байнгын тэнд очиж яриад тэргүүрээ бүр ингээ од болцсон яваад байгаа байхгүй. Тэгээ надад шинжээчдэр бүгдээрээ нэг юм дээр санал нэгдээл нэг юмар ингээ өөрсдийнхөө имижийг бүрдүүлээл ингээ тренд болоод эхлэхээр дандаа худлаа юм шиг санагддаг. Тэгээд яг энэ ч гэсэн тэдгээрийн нэг гэж бол надад санагдаж байгаа. Тэгэхээр бол урт хугацааны бондыг урт хугацаанд дандаа Америк бол төсвийн алдагдaltaй байна. Тэгээд дандаа инфляцтай байна гэдэг иймэрдүү хоёр шалтгааны үндслээс бол хүмүүс дандаа bearish гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр би бол энэ дээр contrarian байгаад 2027 онд хугацаанд дуусах урт хугацааны бондн дээр call option авах юм бол миний бодлоор бол ашигтай арилжаа байж магадгүй гэж би бодоод байгаа. Гэхдээ яг хүчтэй бодол биш учраас нэг их хэмжээний мөнгөөр бол аваагүй. Зүгээр энэ бол хэрвээ зүв байх юм бол 10-аас 20 нугах боломжтой, буруу байх юм бол тэгэл 50%, 60% алдагдaltaй процесс хаах боломжтой юм арилжаа байгаа байхгүй. Тэгээ гих мэтлэн. Тэгээд яг хуу сүүлийн үеийн мэдээлүүд бол энэ байна. Тэгээд арилжаан дээр бол бодож байгаа юмнууд энэ тэгээд судалж байгаа мэдээж авах бодолтой байгаа, ажиглаж байгаа зүйлүүд бас зөндөө байгаа. Тэгээд цаг тухайд нь бид нар бас мүлжүүртэй болонгийнхаа чатан дээр шеэрлээд явдаг байгаа. Тэгээд өнөөдөр анхаарал тавьж сонсон та бүхэндээ баярлалаа. Thank you.